Бидний амьдарч байгаа ертөнцийн банк хөгжсөөр байна. Шинэ технологиуд, шинэ нээлтүүд бидний амьдралыг өөрчилсөөр. Энэхүү өөрчлөлтийн төвшин асар хурд сахтуутам ашигт мултмалын хэрэгцээ улам ихсээр байна. Ус нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хангахын тулд ашигт мултмалын нийлүүлэлтийг дэлхийд эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ асар хүнд сорилт ба учир нь зарим ашигт мултмалыг олоход хэцүү бөгөөд олборлоход хэцүү болоод байна. Риотинто уул уурхайг энэ сорилыг давхтан туслахаар хөгжүүлж байна. Дэвшилтэт технологиудыг нэвтрүүлснээр бид Риотинтог илүү аюулгүй, илүү бүтээмжтэй, илүү үр ашигтай ажиллуулах болно. Бид уурхайг өөрчлөх сэтгэх хүч ганц манай салбараас гарахгүй гэдгийг мэдэх учраас дэлхийн зарим шилдэг сэтгэгчдийг багтаасан сүлжээг үүсгэсэн. Инновацийн сүлжээ. Бид дэлхийд тэргүүлэгч байгууллагууд $450 сая өртөг бүхий хөрөнгөтэй байгууллагууд мөн дэлхийн хэмжээний ижил зорилготой түншүүд болон бусад салбарын шилдэг сэтгэгчтэй хамтран ажиллаж байна. Үр дүн сүүлийн үеийн шинийг санаачилсан технологи нь бүтээмжийг нэмэгдүүлж байгууллагчид илүү ээлтэй, манай ажилчдад илүү аюулгүй байна. Энэтхэг улсад байдаг манай инновацийн төв энэ санаачлагыг хэрэгжүүлэхдээ шин санааг хурдан олж илрүүлэн тэднийг ажилдаа нэвтрүүлж дэлхийд даяар үйл ажиллагаанд ашиглаж байна. Бид дэвшилтэд дараагаар ашигт малтмалыг илрүүлэх бага хэмжээний хөдрөөс цэвэр холцгүй ашигт малтмалыг олборлох мөн хаягдлыг багасгах тал дээр онцгой амжилт гаргаад байна. Орчин үеийн автоматжуулалт нь бүтээмж аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна. Жолоочгүй ачааны машинууд ба вагонууд гэдэг нь илүү их материалыг бага шатхуун хэрэглэн үр ашигтайгаар зөөвөрлөнө гэсэн үг юм. Өөрийн удирдлагатай манай өрөмдлийн систем нь шинээр жишг тогтоон нэг машины консолоос олон өрөмдөгчийг ажилуулж байна. Баруун Австралийн Перт хотод байдаг манай үйл ажиллагааны төвд бид манай бүх уурхай бомтва төмөр замын системээс ирж байгаа. Мэдээллийг нэгтгэж тэдгээрийг нэг газараас ашиглах боломжоор хангадаг. Манай уурхайн автоматсан систем нь мэдээллийг нэгтэн ямар үйлдвэрлэгч байхаас үл хамааран манай бүх тоног төхөөрөмж системүүдийн нэгдсэн ажиллагаанд хамруулдаг. Манай RTV-ийн ажилчдад уурхай 3 хэмжээстэй дүрслэлээр хэрэгтэй мэдээлэлтэй хамт харуулдаг. Учирсан хүндрэл бэрхшээлийг хурдан шийдвэрлэхэд тусалдаг дүрсэн технологи. Эдгээр технологи нь хамтдаа бидний уурхайн бүрэн автоматжуулалтанд тун ойртуулж байна. Мэдээллийн сүлжээ. Ирээдүйн уурхайд хамгийн чухал зүйл бол мэдээллийн хүч үлээ. Сүлжээнд хамрагдсан манай орчинд мэдээлэл хүн бүрээс бас юм бүрээс урсан орж ирдэг. Бидний үйл ажиллагаа асар их хэмжээний мэдээллийг өдөргөр үүсгэж байдаг. Автоматжуулалт хэсэг тутам эдгээр мэдээлэл нь улам ихсэж улам нарийсдаг. Энэхүү мэдээллийн үн цэнийг хэрхэн хадгалах вэ гэдэгт асуудал байна. Манай шинээр байгуулсан боловсруулалтын шилдэг төв нь Риотинтогийн шилдэг сургалт төвүүдийн анхны төв юм. Энд ашигт малтмалын боловсруулалтын мэргэжилтнүүд мэдээллийн шууд урсгалыг задлан шинжилж бидний бүтээмжийг дээшлүүлэх арга замыг хань биднийг бүх талаар илүү үр ашигтай ажиллахад тусалдаг. Гэхдээ мэдээлэл шинжилгээ хоёр дангаараа шинэ нээлтийг хийдэг. Хүмүүс нээлтийг хийдэг. Хүмүүсийн сүлжээ. Хүмүүс бидний хийж байгаа бүх ажлын цөмөн байдаг. Тэд сэтгэхээс эхлээд технологийн ард байдаг бөгөөд хөгжүүлж, туршиж, мөн ажилуулдаг. Ирээдүйн уурхайн шин бас сонирхолтой боломжуудыг авчирч байна. Шин технологи нь илүү олон төрлийн техникийн, мэрэгжлийн ба дээд зэрэглэлийн ур чадвартай үүргийг уурхайн салбарт гүйцэтгэж байна. Эдгээр технологи нь бидэнд бас уламжилт ажлын байрны аюул услыг арилгаж, аюулгүй ажил орчныг бүрдүүлэхэд тусалж байна. Нэгтгэсэн мэдээлэл болон бидний түншлэгчдийн дэлхийг хамарсан сүлжээ нь бидний суралцах, мэдлэгийн хуваалцах боломж болон зөв шийдвэрийг илүү бүтээлчээр гаргах явдлыг нэмэгдүүлж, ажилчдаа өөрийн салбарт манлайлах боломжийг олгодог. Ирээдүйд бид тун удахгүй энэ цаг ирнэ гэдэгт уурхай үн шиг автоматсан байна гэдэгт итгэлтэй байдаг. Ийм наривчлалтай хийгдсэн технологийн тусалцаатайгаар Риотинто аюулгүй, илүү бүтээмжтэй, илүү тогтвортой ажиллах болно. Гэхдээ хүмүүс энэ бүхнийг нэгтгэх хүчин байж болно. Дэлхийн ертөнц хурдтай хөгжиж байна.
Рио Тинточ үүнтэй хөл нийлүүлэн хурдас 50 хөгжиж байна. Хүмүүс технологи, инновацийг холбон ирээдүйн хэрэгсийг өнөөдөр хангасаар